Сайн байна уу? Энэхүү бичлэг хийж байгаа танд өнөөдрийн мэндийг хүргэе. За, 50-ны иргэн үүний уртаг хэргийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын их сургууль 2019-оос 6 жилийн хугацаанд 32 оюутан нийтэд тэтгэл болгосон. Кисэн хэдийч за тухайн гүнтэйгээ холбогдох боломжгүй болсноос баярсан талархнаа илэрхийлэх боломжгүй байгаа учраас за 2024 оны тэтгэлгээ авсан 6 оюутан баярсан талархнаа илэрхийлэхээр мэдчилж байна. За, энэ тэтгэлгийг авснараа надад хувийн болон академик төвшөнд боломжууд за эрг өөрчлөлтүүд бий болсон. За эхнийх нь хувийн өдөр тутмын амьдралд гарсан эрг өөрчлөлт маань болохоор энэ тэтгэлгийг авснараа за энэ тэтгэлэгт чадсанараа би ингээд чадах юм байна. Тэгэх юм гэсэн өөрийн болон гэр бүлийн итгэл над дээр ирсэн. За академик төвшний хувьд би цагийн ажил хийхээсээ илүүтэйгээр энэ тэтгэлгийг авснараа англи хэл за бусад судалгаа хийх чадварууд дээр илүү их цагийг 7 хоногт 20 цагийг зарцуулах болсон. За карьерийн төвшөнд гарсан эрэг өөрчлөлтийн би 6 сарын хугацаанд нэгдсэн үндэсний том төсөл дээр төслийн ахлагчаар сайн дурын хийх ажил хийх боломж олгосон. Энэ хөө боломжоор дамжуулан би мандаалах за бусад багаар ажиллах төслийг амжилттай бүтээх чадваруудаа хөгжиж чадсан. За сайн мэцхан уу намайг Бацаахны боловч бай гэдэг би Монгол Улсын их сургуулийн Хувийн сургуулийн 3 дугаар төвшөнд суралцдаг. За энэ тэтгэлгийг авснараа надад ямар өөрчлөлт гарсан бэ гэхээр за би нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохоос гадна хувь хүний хөгжилтөө илүү анхаарах, суралцахтаа илүү цаг гаргах тийм боломжийг олж авсан байгаа. За мөн түүнээс гадна цаашаа дулаан байлуу хичээд суралцах болон өөртөө итгэх итгэлийг олж авсан. Сайн бацхан уу Монгол Улсын их сургуулийн улс оролцоо хэлбэрийн 2 дугаар төвшний оюутан даваадаж ахтар саруулаа. За миний би 2024-өөс 2025 оны хичээлийн жил 50 иргэн хүний уртагийн нэрмжид тэтгэлгийг хүртсэндээ туйл их баяртай байна. За энэ тэтгэлэг надад зөвхөн санхүүгийн боломж олгохоос гадна сурлын акцизшил гаргах, суралцах үйл явцдаа илүү анхаарах болон хичээлээс гадуур сандрын ажил, эзэн ширхгийн баг хуралд оролцох маш том суралцах боломж хүсэл эрмзэл орон зөрөг өгсөн. Тийм ч учраас энэ боломжийг надад олгосон 50 иргэн хүний уртаа болон Монгол Улсын их сургуулийн удирдлага хамт олон холбогдох бүх хүмүүс талархснаа илэрхийлж байна. Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Намайг Мөхтөн гэдэг Монгол Улсын их сургуулийн антрополог археологийн техникийн антрополог хөтөлбөрийн 3 дугаар курс суралцдаг. Тэгээ миний хувьд гэх юм бол 2024-өөс 2025 оны хичээлийн жилийн Тайваны иргэн үүний уртагийн нэрмжид тэтгэлгийг хүртсэндээ бол маш баяртай байгаа. За энэ хүү тэтгэлэг нь бол яг надаа сурчлага хөдөлмөр болон эрдэм шинжилгээ цаашлаад яг өөртөө итгэлийн хувьд маш том тусалцаа үзүүлсэн гэж бодож байна. За яг тэтгэлэг авсны дараанаас л яг сургалтын төлбөртөө санаа зовхгүйгээд яг хичээл болон эрдэм шинжилгээнд дээрээ илүү анхаарал явах боломжийг өгсөн. За мөн тэтгэлэг авсны дараагаар бол цаашаа суралцах илүү хүсэл тэмүүллийг өгсөн юм болов уу гэж бодож байна. Тэгээд энэхүү боломжийг олгосон Тайваны иргэн үүний уртаа болон түүний гэр бүлд талархснаа илэрхийлж байна. Сайн намайг Түмэн Дэмрэл гэдэг. За тэгээд анх мэдчихэхэд бол үнэхээр гайхалтайсан яа гэвэл миний төсөө өдөр хэлсэн байхгүй юу. Тэгээд ингээд ер нь бол яг 21 наслахтаа амар гоё бараг хамгийн гоё төсөө өдрийн бэлэг байсан. Тэгээд энэ сайхан төсөө өдрийн бэлгийг өгсөн Тайваны иргэн үүний уртаа баярлалаа. За окей. За сайн мэцхан намайг Булан гэдэг. Би Солонгосын орчуулагчийн 3 дугаар төвшний оюутан байна. За тухайн тэтгэлгийг авснаа мэдээд би бол энэ нэлээд баярлж байсан. Манай сэтгэл харилцан мэргэжил манай төвшөнд залгаж ирсэн болохоор тухайн үеийн мэдрэмж одоо хүртэл ер нь бол байна. За тэгээд гэрээхэндээ хэлэхэд бол энэ бол нэлээд баяртай гэж асан. Ялангуяа манай ээж би надад нэлээд бахарч байна гэж надад амар уран зориг өгсөн. За тэгээд саяхан бас Монгол цагаан сарыг баярлсан байхгүй юу? Тэрэн дээр ингээд манай ээж намайг ингээд манай хамаатнуудад ингээд миний тэтгэлэг авсныг хэлгээд тэр нь бол нэлээд олон хүмүүс надад амар баяр үргээд тэр нь жоохон баярлсан мэдрэмжтэй болоод ер нь бол нэлээд урам зориг аваад ер нь цаашдаа ер нь бол нэлээд хичээсэн сэтгэл төрсөн байна. Бидний дэд үнэхээр нэмэр оруулж цаашаа улам илүү хичээл суралцах урам зориг олгосон тань баярлалаа.